Quick Access Toolbar буюу хурдан хандах боломжтой багажуудын зэс. Энэ танд цаанаасаа заасан анхдагч багажуудад хурдан хугацаанд хандах боломжийг олгоно. Жишээ нь та Annotate tab дээр товшиж текст багажийг сонгохгүйгээр шууд Quick Access Toolbar-аас сонгох боломжтой. Хүсвэл та эдгээр анхдагч багажуудыг тохируулж янзлж болно. Ингийн тулд Quick Access Toolbar-ын хамгийн хойдлын доош заасан сум дээр товшоод эдгээр анхдагч багажуудаас өөрийн шаардлагад нийцүүлж сонголтоо хийх боломжтой. Жишээ нь та New Project багажийг байршуулахыг хүсвэл уг нэвийг шагталж өгөөрэй. Мөн шаардлагагүй багажуудынхаа чигтээ авах замаар хасах боломжтой. Нэмэлт сонголтуудыг агуулж буй өргөдгөх багажууд нь хойно доошо заасан сумтай байгаа гэдгийг анхаараарай. Мөн Quick Access Toolbar дээрх эдгээр багажуудыг нийтлэг шинж чанараар нь багцлж тусгаарлах зураасаар тодорхой эсвүүдэд хуваасан байдаг. Үүгээр зогсохгүй та өөрийн хүссэн багажуудыг нэмэлтээр байршуулах боломжтой. Ингийн тулд шаардлагатай багаж дээр улам нэг өсвөрийг авчаад маус хоёроо дараад гарч ирэх сонголтыг сонгоход хангалттай. Харамсалтай нь та тодорхой хязгаарыг давсан тохиолдолд баруун гартал руу заасан сум гарч ирэх болно. Та уг сум дээр товшиж бусад нэмэлт багажуудаа сонгох боломжтой болж байгааг анхаараарай. Хэрвээ та Quick Access Toolbar дээр олон тооны багаж байршуулж тэдгээрийг хялбар сонгохыг хүсвэл хамгийн хойдлын доошо заасан сум дээр товшоод Show Below Ribbon-ыг сонгосноор ribbon-ийн доор байршуулах боломжтой. Үр дүнд нь та үргэлжлүүлэн олон тооны командуудыг байршуулахаас гадна тэдгээрийг шууд сонгох боломжтой болж байгаагаар давуу талтай гэдгийг анхаараарай. Мэдээж бид олон тооны багажууд байршуулсан тохиолдолд тэдгээрийг санамсаргүй байдлаар алдаж сонгох эрсдэлтэй байж болох юм. Тэгвэл та хамгийн хойдлын доошо заасан сум дээр товшоод Customize Quick Access Toolbar-ыг сонгоод эдгээр багажуудаа багцлан салгах боломжтой. Ингийн тулд шаардлагатай багажаа сонгоод Add Separator дээр товшоод хангалттай. Хэрвээ та уг зааглах зураасаа буруу газар байршуулсан бол түүнийг сонгоод дээш нь доош нь гүйлгэх замаар байрлалыг өөрчлөх боломжтой гэдгийг анхаараарай. Ингэснээр эдгээр командуудыг багцлж сонгоход арай илүү хялбар болгож өглөө. Мэдээж та шаардлагагүй командуудаа Shift-д дарах замаар бүгдийг сонгож аваад устгах. Эсвэл Quick Access Toolbar дээрээсээ тухайн команд дээр маус хороо товшоод Remove from Quick Access Toolbar-ын тусламжтай устгах боломжтой. Энэ удаа бүгдээрээ анхны хэвэнд нь буцааж оруулаад Show Above Ribbon-ыг сонгоод буцаага дээдлэлт нь гаргая.